цаг үсгүүд цаг идэвхжүүлэх цагтаа идэвхжүүлэх юм. За цагаа үсгэж байна. Өглөө 9 цагаас орой 18 цаг. Өдөр үдийн цаантай гардаг бол өглөө 9-с орой 12. Тэгээд 13:00 1 цаг цаана. Энэ цаана цаг болж байна. За өглөө 9-с 18 цаг. За энэ ямар өчтэй байхээр хөрөмжийн нөрөө өглөө болон орой явж байгаа гэдэг мэдхийн тулд өглөө 6-аас 12-ийн хооронд ороод ирж байгаа гэж байна. 12-оос хойш ажлаас гарч байна. За энэ болохоор ажлаас хэдэн минут хоцорсон тооцоолж нэг чинь 2 минутаар хоцорсон. Энэ болохоор ажил тарахаас хэдэн минутын явснаар өөрсдөөсөө тооцоолж байна. Нэг минут бол нэг юм гараад хоцорсон. Өөрсдөөсөө тооцоолж байна. За ингээд болохоор хагас өдөр өглөө 10-аас орой 17:00 энэ төрсөн За цагаа үсгэцээ хэлээ. За тэгэхээр цагаа идэвхжүүлэх юм. Хэсэг юм болохоор офс захиргаа. Захиргааны хүмүүс цаг нэмэгдээ Сайтыг авах юм болохоор ажлын өдөр болохоор 9-6 хагас өдөр болохоор 10-аас 17 цагийн ажилладаг. Цаанга авчиж. За цагтаа олохтой. За итгийг авах юм. 9 сарын 1-ээс 9 сарын 30. За итгийг авах цагийг аваад ажлын зорилгыг ажилланаас. Захиргааныхан болохоор цагийг аваад бүгдийг хэлчихвэл цагтаа захиргаа ажлын зорилготой 9 сарын 1-ээс 9 сарын 30. За энэ хүчтэй цагийг оруулж болох юм. За энэ дээр хагас өөр аргаар оруулж боломжтой цагтаа одоо шинэ болт creator итгийг албаных нь эдийн төвчүүлэг оруулсан биш. За энэ зүйлсийн цэцгээ гэж хүн өөр аргаараас оруулах юм заагаад байна. За энэ 9 сарын 30 information гэжтэй. Нэг тайм ажлын өдөр өмнө таймер хийх. Түүхийг чигтээр аваад энэ бас оруулах боломжтой байна. За бэсэг бас ингэж оруулж болох боломж. Заавал ингэж оруулах боломжтой. Хоёр аргаас нэг оруулж болох.